Гэхдээ аврагчийн дүр тоглодог юм шүү дээ. Одоо манай нөхөр надгүй бол тэрийгээ ингэж чадахгүй. Тэ би хувцсыг нь сонгож өгөхгүй бол тэр минь ингэж чадахгүй. Өглөө би сэрээдэг юм. Тэнгүүт энэ бол хортой хүн. Яагаад гэвэл тэр хүнээ бүх юмыг хянах замаар өөрийгөө амар чухал хэрэгтэй хүн гэж та мэдрэх чинь. Тэгтэл бид нэр хорвоо дээр ерөөсөө өөрийгөө л аврах чадамжтай. Тэнгүүт үгүй тэгч штэ ингэж штэ гэдэл байгаа бол өөртөөгөө ажиллаж чадахгүй тэр өөрийнхөө хэцүү хэсгүүдтэй нүүр тулж чадахгүй эсвэл өөрийгөө хайцсан гэдэг хүлээн шуурч чадахгүй бусад хүний амьдралыг бүтээгээл явааддаг. Тэрийг анийгаа тэгээ тэрэндээ ингээд нөгөө баясдаг. Тэгтэл нөгөө хүмүүс чинь хүн л юм хойно өөрийн гэсэн тэ хувийн орон зайтай юм болохоор хэдий туслаад байгаа ч гоё ч гэсэн тэрнийхээ араас ямар өөр нэхүү гэдэг байнга нэг юм зовлонтой байхгүй. Тэр хүн чинь ингээд би бие даасан хүчтэй мундаг эр хүн гэдэг мэдрэмж шиг авахгүй штэ тий. Тэгвэл тэр боломжийг хааж байгаа гэдгээ мэдгүй л энэ чадахгүй нэстэ надгүй бол ингэдэггүй намайг л дагаад явж идэг. Надгүй бол бүр хон чадахгүй тий. Энэ бол хүнээс хамаарахгүй байх айдас. Өөрийгөө дангаар нь оршиж байгааг хүлээн шүүрэхгүй байх айдас. Хин нэгэнд үйлчлэхгүй л бол өөрийгөө хэрэгцээгүй гэж мэдрэх айдас энэ төр гээл тий. Тэнгүүт хувийн ачаалсан явдал бишээ. Бид нэр хүнд эрхчлөө өгөөд итгээд хаяхан хүртэл тэр хүн үүсэх ёстой юм а зовлонгоо хурдан давж туулаад шат дахиад гараад ирдэг. Тэр боломж нь байгаа шүү дээ.